Философи хүний эрхийн уулзалт технологийн ёс зүй. Философийн улсын 14-р олимпиад. Философийн олимпиад шинжлэх технологийн их сургууль дээр амжилттай болоод өнгөрч байна. За энэ олимпиадыг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаагийн нэг нь бол Лендемийн хэмээх байгууллага байна. За мөн манай одоо философийн хүрээлэн бас үүнийг хамтран дэмжиж оролцож байгаамаа. Тэгэхээр энэжлээс идэв бол та бүхэн энэ дээр харж байгаа технологийн ёс зүйн чиглэлээр хийж байгаа нь бол их онцлогтой байна. Тэгэхээр өнөөдөр технологийн асуудал өөрөө нийгмийн цахим шилжилт түүний одоо үр дүнтэй холбоотойгоор хурцаар тавигдж байгаа. Тийм ч учраас технологийн хөгжлийг дагаад өнөөдөр бүхнийг хиймэл оюунаар шийдвэрлэдэг болсон энэ үед санхүүгийн харилцаа, түүний зах зээл бүгдээрээ одоо виртуал орон зай дээр явагддаг болж эхэлж байгаагаас үүдээд технологийн нэр томьёонууд шинээр нутагшид орж ирж байгаа. Энэ бүхэн бол нэр томьёо орж ирж байгаа гэдэг нь түүнийг дагаад одоо шинэ үзэгдлүүд гарч ирж байгаа гэсэн үг. Энэ шинэ үзэгдэл бүхэн өөрөө шинэ харилцааг бий болгодог. Шинэ харилцаа нь өөрөө шинэ одоо дүрм журм, эрх зүйг шаарддаг. Тийм ч учраас түүнийг дагалдаад заашгүй түүнийг одоо хэрхэн одоо хэрэглэж байна гэдгээс үүдээд өнөөдөр ёс зүйн асуудал гарч ирдэг. Философийн боловсрол тэр дундаа түүний гол хэлбэр болсон ёс зүйн боловсрол хүний амьдрал ямар чухал болохыг онцгойлж би гээглийн үгээр хэлсэн байгаа. Тийм учраас нийт одоо залуучуудаа бүгдээрээ сэтгэгч үндэстэн, сэтгэгч ард түмэн баяа гэдэг уриалгыг бол уламжилж байна. Баярлалаа. Философи хүний эрхийн уулзалт технологийн ёс зүй. Философийн улсын 14-р олимпиад. Боловсролыг дэмжигч Лендемен.